Голыг аюулгүй гатлах Финландонгийн арга. Миний хүү голын цаадах тосгон руу очоод хідэн манго түгээдэр гэж ээж нь Финландогт хэлв. За, атаахан түгээд ирье. Гол гарахтаа болгоомжтой байгаарай. Идээд цаддаггүй аюултай амьтад анж байгаа шүү. Бити санаа зовоо ээжээ. Тиймэрхүү юмнуудыг аргалчид дөнгөнөө гэж Финландог бардамгэгч хэлээд гэрээсээ гарлаа. Ла химэн амандаа дуу ялан алхаж явсаар нэг л мэтгэд гол дээр ирэв. Тэнд хэсэг амьтад уснаас зөвхөн нүдээ цухилгачаад идэх юм хайж байв. Финландогийг дөхөж очтол нөгөөдөл нь голын ир өрөө богнорцгөлөө. Тэд бол бүгдийн зүрхийг чичрүүлсэн аимшигт матарнууд байлаа. Гидэс өсөж байсан юм. Хоол маань өөрөө хүрээд ирэх шүү. Илэг нь үнэхээр амттай гисэн шүү. Өнөөдөр заавалчгүй идэх юм шүү. Бүгдээрээ анхааралтай байгаарай. Матарнууд хоорондоо шивнэлдэн шүлсээ гоожулцгаав. Матарнуудын ахлагч бүр тисгэ байгаад амаа байдгаар нь ангайлглаа. Хөрөө шиг хурц шүднүүд нь нарны гэрэлд гялалзаж харагдана. Би гол гатлах гэсэн юм. Замтайд өгөхгүй юу? Дэми юм битээр. Өнөөдөр чамайг заавал барьж идэндэ. Матарнуудын ахлагч уурлан хашгирав. Финландог өчөөхөн төдийч айсангүй. Харин гайхсан маягтай толгоогоо сэгсрэв. Чи яагаад биднийг харчхаад толгоогоо сэгсрээд байгаа юм? Аа? Гэж матарнуудын нэг нь асуув. Сони юм да? Финландог бүрж гайхсан царай гаргав. Яаж цэцэлдэх гээд нэмэргүй шүү. Чамайг ганцхан хав гэдэл залгичихна да. Химэн матарнуудын ахлагч шүдэг ярзаалган сүрдүүлв. Та нар хідүүлээ юм бэ? Өмнөхнөөсөө их цөөрсөн байх чинь. Юу ярина вэ? Бид нар өнөө хүртэл хориулаа. Энэ голд амьдарч байна. Хаанаас нь ч харсан аруул байна да. Та нар намайг хуурч чадахгүй. Финландог 10 матар байна гэж зүтгэсээр л байлаа. Чиний нүд чинь муу юм биш үү? Матарнуудын ахлагч уурлаж эхлэв. Би дахиад сайн тоолоодах юм. Нэг игнэ болоод ах та. Тэgi л дээ. Аль уу матарнуудаа бүгд миний араас нэг игнэ болоод ах. Матарнууд ахлагчийнхаа хэлсэн ясаар нэг игнэ болцгоо. Финландог нэг игнэ болсон матарнуудын нуруунд дээр гიშгэнгээ тоолж эхлэв. 1, 2, 3, 4. Хүй, нэр 20 байна шүү. Харж байгаа эз. Би үнэн хэлсэн байгаа эзтэй. Матарнуудын ахлагч сэтгэл хангалуун байдалтай Финландог руу харав. Тэгээд одоо цаг нь боллоо гэсэн шиг хил амаад олголоо. Та нар гөр болж өгсний ачаар би энэ голыг аюулгүй гаталлаа. Баярлаа гэж Финландог хэлээд тажигтл инээсээр гүйн одож гинэ. Матарнууд сая мэхлэгдснээ мэдэж хагартлаа уурлав. Ууралсандаа ямар ч гүнгийн мөчрийг жаларж ажилж сүүлээ сэвчиж байлаа. Тэр дундаа матарнуудын ахлагчин шарн гозоож ууралсандаа байж адаж гинэ. Ууралсандаа уснаас өсрөн цойлж огцом өсрөн орж ирэв. Инхэгт нь аимчигтай их чимээ гарч байлаа. Гол 70 м давалгаалan шууглаа. Үүнийг харсан тосгоны амьтад амьсгалж авч чадахгүй айндагчиж байв. Финландог тэр бүхнийг мэдээгүй мэт амандаа дуу аялсаар мангогоо түүж байлаа. Сагс дөр манго түүсэн Финландог үнэхээр баяртай байв. Тэрээр хөгжилтэй дуу шүгэлдэн аялсаар голын ирэг дээр ирлээ. Гэтэл нэг ч матар харагдсангүй. Хөөх надад мэхлэгцэндээ ичээд бүгд зүгтчихсан бололтой. Финландог ихэд өнгөрч усанд яг хөлөө дүрдгийн даваан дээр голын захын өвсөндүүд нуугдж байсан матарнууд гинэт гараад ирэв. Матарнууд Финландогийг нүдэрэмхийн зургийг бүчээд авчээ. Хичнээн арга зайлтай хүнч гэсэн хурдагдах үе байдаг шүү дээ. Матарнуудын ахлагч явжаа цууртал том ангаасаар түүнд ойртон ирэв. Түүний аманд Финландог шиг жаахан биетэй 10-од амтан өлхөөн багтчихаар харагдаж байлаа.
Залиг минь, би чамд дахиж мэхлэгдэнэ гэж санаа юу? Матарнууд түүнийг дахиад алдчихвээ гэсэндээ бүслэн тойров. Финландогт матарны хоол болохоос өөр арга үлдсэнгүй. Чиний ийлэг их амттай гэсэн. Ийлгийг чинь эхлээд амтлаад үзье. Матарнуудын ахлагч Финландокийг ганцхан хап гэд өмгчгнүү гэлтэй дайрч байлаа. Ийлгээ өөхөд татгалзах юм алхал та. Таанч яасан? Бас л намайг мэхлэх гэж байна уу? Би ийлгээ гэртээ орогчхад гадуур явдаг гэдгийг бүгд мэддэг. Чи л ганцаараа мэддэггүй бололтой гэж Финландог хэлээд матарнуудын ахлагчийг өрөвдөлтөөр харав. Юу гинэ? Яхаараа ийлгээ тавьчихад явдаг байна. Миний ийлэг бусдынхаас хамаагүй том. Бас хүнд юм л да. Усанд орохороо бүрч том болчихдаг юм. Матарнуудын ахлагчийн царайнд итгэхгүй байх уу гэсэн эргэлзээ тодорч байлаа. Миний ийлэгч үнэхээр амттай шүү. Тийм болохоор уг нь чамд нэг амсуулчмаар л байна. Матарнуудын ахлагч түүний илгийг идэж үцгийг юунаас илүү хүсэж байв. Чамайг тавьж явуулвал чи илгээ авсарч өгөө. Тэгэлгүй яах вэ? Тэр муу илэг надад байсан чи яалаа, байгаагүй чи яалаа. Ингээд матарнуудын ахлагч Финландокийг суллаж гинэ. Матарнууд нэг нэгээрээ цувран гүүр болж өгчээ. Удахгүй амттай илэг идэнэ гэж бодоод ийхүү илдэг зан гаргацгаажээ. Финландох голын ирэг рүү авирч гармагцаа матарнуудыг зан илгээ хөөстөл инээж гарчээ. Матарнууд димэл бие рүүгээ харцгаав. Тэнгүүдээ илгээ авч тавьчихад явж байдаг амтэн гэж хаана байдаг вэ? Финландог матарнуудыг хандлаа шоолж аваад гэрлүүгээ явжээ. Тэр өдрөөс хойш Финландогт олон чудаа голоор гарах хэрэг гарч байсан юм. Матарнууд Финландокийг барьж идэж чадсан болов уу?